Мистик мэр. За ер нь бол бэлээ хийхэд бол хүмүүс айгу амархан юм шиг ингээ хараад идэв юм билээ л дээ. Миний хувьд бол өмнө ингээ нөгөө хийжсэн ээжийнхөө хийжсэн бэлийг харахтаа за энэ ч бол өстой болчих юм байна да амархан юм байна да гэж анхандаа бол тэгж боддог байсан. Тэгэхээр тэрнээс өмнө бидний сая бэлээ хийхээс өмнө надан тулдаар очисон л доо. Надан тулдаар очиод бэлээнүүд ингээ 1500-аар зардсан бэлээ. Тэг яг 1000-аар бүүндж аваад 1500-аар зардсан бэл. Тэгээд тэр бэлээнүүдийг харахад чаас ийм бэлээ гэдэг тахтай би бол энэс нэр илүү хийчих штэ гэдэг ингээд дотроо ингээд нөгөө бардам байсан хүн чи яг хөө бардам цан хөдлөөд байгаа. Гэхдээ яг хүн өөрөө ингээд оролдоод скеттэй ингээд өөрөө ингээд оёод эхлэхээр ямар хэцүү юм бэ гэдэг бол мэдсэн. Ялангуяа ингээд бэлэний хуруу гаргах гэдэг бол зүгээр амар хэцүү байсан. Яг тэгээ хуруу анх ингээд өөртөө нэг хуруу хийсэн яг өөртөө таруулаа хийсэн. Айгу жижиг. Тэгээ цуг ажиллаж байгаа хүнтэйгээ энэ хурууг хараач гэсэн. Наа чи яс инээдтэй хуруу. Би яг өөрийнхөө хурууг тааруулаа хийж гисэн. Жижиг давгийн хулан. Түүний ээж эгч нар юм ойж хатгахдаа нилээн уран хүмүүс юм. Тэдний хийж байгааг хараад хулан би чаднаа гэж үргэлж бардамдаг байлаа. Гэхдээ хараад чадах юм шиг санагдсан зүйлс яг хийгээд үзэхэд бэрхшээлтэй байдаг. Бас хүнээс тодорхой зориулалт хичээл зүтгэл ордог гэдгийг тэрээр мэдсэнгүй. Тэгээ өөрөө нэг оюутны цэг одоо нээсэн одоогор дөнгөж эхэлж байна л да манай энэ цэг. Тэгээ би бас харддаг шүү дээ. Үнэхээр одоо юм хийх юм уу, чаддаг юм уу, мэддэг юм уу гэдгийг би бас үзсэн. Тэгээ энэ төвдөө ирээл хулаахтаа танилцсаал надад таалагдсан. Тэгээ бид нааш явж одоо саран гарангийн хугацаанд биелээл бие биенийг мэдхээр боллоо. Тэгээд би улаахтгаар хаяа юм зүм яриацсан өвтөр чи хоорондоо христийн талаад гэсэн эзэнд яаж та анх ингэж итгэсэн тухай махаага яриад. Тэгээд одоо бол улаах өвтөр нэг оёдлын нэг цэг дөнгөж нээгээл тэгээд тэнд нь ойр зүрэм хийгээл чадах ятхаа тэгээд хоёлаа би энд яма заалцаал. Оёх санаа юм хийхсэн санааг бол улаахаа өөрөө гаргасан. Өөрөө бас юм зүм оёдаг гарын дүүтэй. Хулан өдгөөгөөс 14 жилийн тэртээ Есүс Христэд итгэж амьдралаа түүгээр өдөрдүүлж эхэлжээ. Би дүүнарт юу гэж хэлдэг вэхээр ер нь бол сонголт бол та нарын гарт бий. Гэхдээ аль бурхан нь аль зүйл нь яг зөв зүйл рүү чиглүүлээд байна те. Аль өнөөдөр амьдралыг чинь өөрчлөөд байна. Аль амьдрал дээр чинь хамгийн их нэмэр тус болж байна те. Хэцүү байх үед хамгийн ер нь хүн би тэгж л боддог л доо бас нэг шалтгаан маань юу гэхээр хүн хэцүү болсон үедээ арга ядарсан үедээ хин нэгэн лөө ханддаг, хашгирмаар санагддаг, уйлмаар санагддаг. Хүн гээд асуудалд ороод хүнд хэцүү ямар ч боломжгүй байх тэр үед хүн уйлаад орж явах тэр үедээ хүн ямарваа нэгэн зүйлийг хүсэмжилдэг. Тэгээд миний дээр хүсэмжилжсэн зүйл бол ирж хайжсэн тэр зүйл маань үнэхээр Есүс Христ байсан юм байна гэдгийг бол одоо миний хувьд бол ойлгож байгаа. Ер нь бурхангүйгээр ямар ч амьдрал байхгүй. Бурхан миний бардам амьдралыг нураасан. Тэгээ хүн чи яагаад ингэж Есүс итгэх болоод ингэ яагаад чи бардам цантай байж болохгүй гэсэн гэж хүмүүс заримдаа асуудаг. Гэтэ хүн бардам цантай байж болно. Гэтэ бардам цанг хамгийн дорд болгодог зүйл маань Есүс Христ гэж би боддог. Тэгээ хоёулаа итгэгч энэ итгэлийн тал дээр сүнсний тал дээр хамтран ажилладаг юм аа. Үнэхээр надад бол зөвшөлтэй. Бас хантай. Эдгээр хүмүүс эдгэрлийн баяр хөөр хөтөлбөрт хамрагдан энэ газарт өөрсдийн олон жил хуримтлагдсан муу зуршлуудаасаа салж уламаар өөрсдийн хийж чадах зүйлээ хөгжүүлэн бусдын дэмжлэг тусламжаар амьдралаа өөдөн өргөх гэж хичээж яваа хүмүүс. Тий ажилтны бол гоолох хэрэг байхгүй. Ажил бол хүний гол нэгээс хүн бол ажилтны гол хэрэг байхгүй. Би хүмүүсийг хүчлэхгүй. Ягаад тэгэхээр миний бурхан болохоор хүнийг хүчилдэггүй бурхан. Чи заавалчгүй Есүст итгэх ёстой. Чи заавалчгүй Есүст итгэснээр чиний амьдрал ийм хүчтэй өөрчлөгдөнө гэж хүнд хэлж чадахгүй. Гэхдээ тухайн хүний сонголт одоо нийгэм маань ч одоо ийм хэцүү бас энэ үед бол бидний өөрсдөө зөв сонголтоо хийгээд миний амьдралд, миний гэр бүл,
миний энэ хүрээлэн байгаа улс их оронд маань ямар бурхан миний амьдрал дээр өөрчлөлтийг хийх вэ? Ямар бурхан миний амьдралыг өөрчилж чадах вэ гэдэг дээр хүмүүс илүү хандаасаа гэж миний хувьд боддог.